Хүмүүний төрлөختөн ярианы хэлтэй болохоос өмнө эсгэрэн дохионы хэлний үргийг гүйцэтгэж байжээ. Харин түүнийг хожим монголчууд сэтгэлийн хэл болгосон юмсанжээ. Жаргах зовхын аль ч үйлэнд эсгэрн дуулж сэтгэлэн онгойлгодог монголчууд эсгэрийг урлаг болгон өвлөн авч өнөө хүрчээ. Би ер нь багаас хөдөөсөлтөө хөдөө гараад тэгээд авгаан дагаад адууд мал туугаал явж байгаа аав маань янз бүр эсгэрдэгээс. Ер нь хар багаасаа лавыгаа дагаж явж байгаа л сурсан. Тэгээ ээж маань бас амар гоё эсгэрнэ. Ээж маань бас их сайхан эсгэрдэг байсан. Би л их сэтгэлээр ус үйдэн тэгэл хөөрхи аав ээжийн бодсон үед л ганцаараа өндөрхөө овонд орчоо заримдаа одоо сүүлийн бүлэгтүүл эсгэрчүүлэг сайхан болмоор юм шиг санагдаад авахулсан шүү дээ. Ер нь л нэг тэгж эсгэрээд бай тэгээд үл нэг тэх юм байна нэг амар тайвширх юм байна гэж юус тийм юм байдгүй байсан. Тэгээд аав ээж хоёр маань хоёлаа хөөрхий болцноос хойш л надад бол ер нь эсгэрчүүл нэг сайхан онгоймор юм шиг санагдаад авахулсан. Амар их оролцоотой тэгээд ерөөсөл хамаг л юм оролцоотой тагнаа хэл аль бүгд юм л ерөөсөл өөрөө л бас их оролцсон шүү дээ. Хамар нь тэгээд бас битүү үйл болохгүй шүү дээ. Хамар оролцдог баг. Маш хэцүү шүү дээ ер нь эсгэрнэ гэдэг чинь. Амьсгаа бол амар их шаардсан шүү дээ. Ханад манадгүй тэгэл уушгил чэжл эрүүлж ээж эсгэр шүү. Яг сайн бэлтгэл хийхгүй л ер нь нилээ гор тараал амьсгаа авч явахгүй нэг л биш болоод идэв. Нэг нөгөө дуу муу тасалдаал бэлтгэл сайн хийгээл ингээл тайван удаанаар нөгөө хэл амаа сайн цэвэрлээл их тайван хол амаа сайхан засаж янзлал нөгөө юм юмар сайл янзалж явахгүй л ерөөс тэгэл зүгээр нэг зүгээр ээж байгаа ингээд хаадртай газраас гэрээ юм ихтэл их бэрх өнгөө алдан амьсгаа бөглөрн